Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэн Канада улсаас мэдчилж байна. Канада улс нь Хойд Америкийн ихэнх газар нутгийг эзлэн оршдог билээ. Харин бид энэ удаагийн аяллаа далайн эргийн 3 мужийн нэг Нью Брансвик мужаас эхлэхээр болсон юм а. Би чинь ингэж болохгүй гих тусаа. Янгийн халуунд халууцж байна. Өөрийн ирэхгүй татагдж байна. Бүр зүрхмэн татагдж байна. Болохгүй гих тусан улам бүр. Борооны усшиг асгарч байна. Бид бүхэн аян замд гарахынхаа өмнө нэгэн Канада айлд үргэлжсэн байгаа. Ингээд бүгдээрээ Канада айл ер нь Канад хүмүүс хэрхэн амьдрдгийг харцгаая. За тэгээд энгийн дундаж орлоготой Канад хүмүүс болвол за тэр болгон бизнес эрхлээд байдаггүй. За тэгээд хүн бүхэн орон сууц эсвэл ийм амны сууцад амьдардаг. За энэ гэрээ эзэн бол энгийн нэгэн хийм цэвэрлэгээнд ажилладаг ийм эмэгтэй байгаамаа. Харин түүний нөхөр нь зочид буудлын менежер. За тэгээд энэ үдэш бол түүний ээж аав нь ингээд бүгдээрээ цуглаад 101 оройг хөвгчлөлтөө сайхан өнгөрүүлж байгаа байдал юм а. За ерөнхийдөө ажиглаад байхад Канад хүмүүс бол гэрийн тижээмэл амьтанд их дуртай. Тэр тусмаа муурыг их тижээдэг. За тэгээд муур тижээхдээ бүр 2-3-аар нь тижээдэг нь бас их сонир санагдаж байсан. За тэгээд ерөнхийдөө бол одоо нохоо тижээдгүй, гэрийн тижээмэл амьтангүй айл гэж их ховор үйдэг юм бэлээ. Канада улсын хувьд Монгол улстай төсөөтэй зүйл маш олон байдаг. Тухайлх юм бол байгаль цагуур, газрын доорх баялаг зэрэгээрээ Монгол улстай бол нэлээд төсөөтэй. За тэгээд түүнээс гадна Канад хүмүүс одоо олон хүүхэдтэй байхыг төр засгаас нь дэмждэг. За тэгээд тэр ч утгаараа маш их гэр бүлсэг, за гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг эрхэмлдэг. За ер нь энгийн өдрүүдэд одоо гудамж талбайгаар болвол хүн их цөөхөн явдаг. За тэгээд ээж аав нар бол ихэнх цагаа үр хүүхэдтэй зарцуулдаг нь бас их сайхан санагцсан. За ингээд бидний хувьд болвол Нью Брансвик мужаас гараад Альберта муж руу явсан. За ингээд Нью Брансвик мужаас Альберта муж ороход бол 6 цагийн нислэг хийсэн байгаа. За тэгээд бид нар онгоцноосоо буугаад машин түрээслээд ингээд GPS-тэй аялал хийсэн. За ингээд бидний аяллалын одоо дараагийн цэг бол Banff гэдэг үзэсгэлэнтэй сайхан хот юм а. За одоо та бүхний харж байгаа энэ хүү нуурыг Moraine гэж нэрлэдэг. Альберта мужид байрладаг. За Calgary хотоос холгүй оршдог юм билээ. Ингээд бид нар аян замын жолоогоо Онтарио мужийн Niagara хүрхрээ рүү залсан юм а.
Одоо таны харж байгаа Niagara Falls буюу Niagara хүрхрээ нь Эрийн нуураас Онтарио нуур руу урсах Niagara голд байрладаг юм а. Канадын Онтарио муж Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк мужуудыг зааглан оршдог байгалийн үзэсгэлэнт газар юм а. Канада улс нь 10 муж 3 хязгаараас тогтсон холбооны улс юм а. Канада нь аж үйлдвэрчсэн орн бөгөөд өөрийн байгалийн баялаг мөн Америкийн нэгдсэн улстай хийдэг худалдаан дээрээ тулгуурласан эдийн засагтай орн юм а. Ингээд одоо та бүхний харж байгаа энэ хүү хүрхрээ нь бол за нэг талаараа Канада, нэг талаараа Америк гэж зааглагдсан байдаг. За Канадад харьяалагдах хүрхрээ нь 53 метрийн өндрөөс 670 метрийн өргөнтэй буудаг болвол Америкт харьяалагдах хүрхрээ нь 21-с 31 метрийн өндрөөс за 260 метрийн өргөнтэй буудаг ийм хүрхрээ юм байна. Niagara Falls-ыг үзэхээр машинтай ирсэн жуулчдын хувьд болвол энэ бүс нутаг руу нэвтрэхэд $20 такс төлдөг юм байлээ. За тэгээд өдөр шөнө ялгалгүй жуулчдад зориулсан маш сонирхолтой үзүүлбэрүүд үйл ажиллагаа зохион байгуулагддаг нь үнэхээр сайхан юм байлээ. За ингээд бид нар Торонто хотод хүрэлцэн ирээд байна. Та бүхний харж байгаа энэ хүү видеод CN Tower буюу 535 метр орчмын өндрөөс авсан ийм видео байгаа. За тэгээд CN Tower дээр гарахад бол 2 янзын такстай байдаг. Ерөнхийдөө $40-с $60 орчмын үнэтэй байдаг. За бид бүхэн Торонтогоос гараад Оттава хотын зүг рүү явж байна. За тэгэхээр Торонто Оттава бол нэгэн мужид харьяалагддаг учраас энэ зам зуур бид нар машинтай явсан юм а. За ингээд Оттава мужид бол хуучин машины үзэсгэлэн зохион байгуулагдаж байгаатай бид таарлцсан. За энэ үзэсгэлэнгийн хувьд бол одоо жил бүр зохион байгуулагддаг юм байлээ. За 2 жилдээ юм уу эсвэл 3 жилдээ нэг удаа ингээд хуучин машин одоо эртний хуучин машинуудыг цуглуулдаг ийм хүмүүс өөрсдийн машинаа одоо Оттава хотын төв гудамжинд тавиад олон нийтэд ингэж дэлгэж үзүүлдэг. За бас мөн одоо зуны сайхан өдрүүдийг одоо хөгжилтэй сайхан болгодог нэгэн арга хэмжээний нэг юм а. За ерөнхийдөө Канада улсын хувьд бол аль бие усны 2 хэлтэй, за Франц, Англи гэсэн 2 хэлтэй байдаг. За тэгээд Оттава, Торонто зэрэг одоо томоохон хотуудад бол монголчууд маань нэлээд их ажиллаж, сурч хөдөлмөрлөдөг. За Оттава мужид Оттава хотод бол Монгол улсын элчин сайдын яам байрладгийг үзэгчид та бүхэн мэдж байгаа хаа. Ингээд бидний Онтарио Альберта мужид хийсэн аялал маань өндөрлөөд Нью Брансвик муж руу хөлгийн золоо залж байна. Ингээд бид нар Нью Брансвик мужийн Сен Анжус хотод хурж ирээд байна. Тэгэхээр Сен Анжус хотынхан бол ерөнхийдөө далаа түшиглэж амьдардаг. Энэ өдөр амралтын өдөр таарсан учраас тухайн хотын хүмүүс бол өөрсдөө хийсэн гар урлалын зүйлсээ дэлгэж тавьж за бие биендээ үзүүлэн сурталчлаж үзэсгэлэн худалдаа явуулж байгаатай бид таарлцсан юм а. Ингээд Сен Анжус хотын иргэдийн хийсэн гар урлалын бүтээлийг та бүхэндээ сонирхуулъя.
За энэ хүү улаан хувцас өмссөн хүмүүсийн хувьд бол халим үзэхээр явж байгаа хүмүүс за завинд суугаад далайн аялал хийгээд явхад $40 болдог гэж ярьж байсан. За тэгээд Канада улсын зүүн хэсгээрээ Атлантын далай, баруун талаараа Номхон далай, хойд хэсгээрээ Умард мөсөн далайнуудаар тус хүрээлэгдэн оршдог билээ. Канада улс бол байгалийн тэнцвэрт байдлыг маш сайн хадгалдаг. Та бүхний харж байгаа энэ хүү айг болвол Канадын Arwen хэмээх нэртэй газрын тосны компани одоо энэ хүү айг ингэж сайхан тогтжуулсан юм байлээ. Тэгээд байгалийн тэнцвэрт байдал алдагдаагүй гэдэг нь бол ерөөсөө алхам тутамд харагддаг. За тэгээд айг болвол одоо ойр орхон сандал тавиад, сарвч тавиад одоо хүмүүс амарч аялахад одоо тохиромжтой бүхий л нөхцөл байдлыг бүрдүүлсэн байдаг. Тэгэхээр одоо Канадын залуучууд за тэгээд настай хүмүүс ер нь ихэнх цагаа ой модонд өнгөрөөж за далай тэнгисээр аялаж ингэж сайхан амардаг. За тэгээ ойд ч гэсэн ингээд явж байхад өдөр болгон сонирхолтой сайхан зүйлс тохиолддог. За хэрэм, бууг, дорго гэх мэт амьтад бол одоо хүний гар дээрээс хоол идээ сурчсан. За тэгээд хүн эрхийг хүлээгээд ингээд байж идэх нь бас их сонирхолтой хөрхэн санагцсан. Тэгээд байгалыг бол одоо яаж хамгаалдаг, байгалыг яаж зохистой ашигладгийг бол Канада улсаас суралцмаар юм шиг надад санагдаж байсан. Ингээд та бүхэндээ ойгоор хийсэн бяцхан аяллаа хүргэж байна. Энэ бол New Brunswick муж. Ингээд Канада орноор цуврал видеог Батар Цэгимэн сайтаас хүлээн авсан үзэгч танд баярлалаа. Дараагийн цуврал видео хүртэл түр баяртай.